компаниас зарласан дотоодын тэтгэлгийн эзэн бос чадчихжээ. Баяр хүргэе. За баяр хүргэе. Тэгээд нэг 3 шатны одоо шалгуулалтаар ажилласан. Энэ тахимд байгаа бүх оюутнууд та бүхэн өөрсдөө бахархаж болно. Тийм ээ. Өөрсдөө бахархаарай. Би эндээ баяр хүргэхийг урьж байна. Энэ жилийн дотоодын тэтгэлэг төлбөрт 1000 гаруй өгöd өрсөлдсөн. Тэгээд та бүхэн шилдгээ шалгарлаа. Дахин баяр хүргэе. Яг одоо оюут толгойн тэтгэлэг төлбөрт хамрагдаад ингээд тэнцээд маш баяртай зогсож байна. За тэгээд энэ хүртэл надад тусалж дэмжсэн одоо гэр бүл, багш болон энэ үе шат сонгон шалралтын үе шатанд оролцсон оюут толгой ажилтнуудаа баярлалаа гэж хэлмээр байна. Юуны түрүүнд ээж аваартаа амирх баярлалаа гэж хэлмээр байна. Энэ тэтгэлэгт оролцоход ярилцсан шатанд үнэхээр мундаг хүмүүстэй оролцсон. За тэн дундаас шалгарч гарч ирсэндээ маш их баяртай байна. За тэгээд оюутлын хамт олондоо баярлалаа. За тэгээд энэ тэнцсэн мэдээг болохоор аав ээж гэр бүлийнхэнтэй хамгийн түрүүнд дуулахыг хүссэн. За юуны түрүүнд намайг өсгөж хүмүүжүүлсэн аав ээжтэй маш их баярлалаа. Буцаагаад дүүнэртэй хайртай шүү. Их чинь дүүнэрийнхаа төлөө хичээгээд явж байгаа шүү гэдгийг хамгийн ихэнд хэлмээр байна да. Эхний шатандаа ингээд амар олон асуултууд нь бэлтгэхийн тулд ингээд өөртөө маш их ярьж үзлээ. Би яг юу гэж яддаг гэсэн бэ? Би яг хүмүүст юу харагдсан болоо гэж маш их өөртөө ингэж ярьж үзлээ. Тэгээд оюутлаа ингээд оюутнуудаа дэмжих юм уу тэтгэлэг хөтөлбөрт орж аваад маш их баярлж байна. Тэгээд тэтгэлэг авсан та хамгийн түрүүнд ээж рүү залгаж ээжтэй баярлалаа гэж хэлмээр байжсэн. Энэ тэтгэлэгт яг анхны шатанд эхний шатанд материалаа өгж байхдаа би маш их олон хүмүүстээс юугаараа би илүү ондоо юм бэ? Би яг хувь хүнийхээ талаар илүү ондоо юугаараа ондоо юм бэ? Би ямар ч чадвартай юм бэ гэдгийг илүү харуулахыг зорьсон. Тэгээд тэтгэлийн эхний шатны асуултууд маань ч гэсэн яг хувь хүн рүү чиглэсэн илүү бусад тэтгэлгээс арай ондоо шиг надад санагдсан. Тийм болохоор яг тэтгэлэгт материалаа өгөхийн өмнө би өөртөө ярилцаад хувь хүнээ ч гэсэн илүү ярьцлага одоо ярилцлаганд бэлтгэж материалаа явуулсан байна. Тэгээд эх хичээлд материалаа өгөхөөр төлөвлөж байгаа бүх оюутнуудаа амжилт хүсье.